фактыг үнэлгээ бацаан яг ахмадтай адилхан юм яриад хэлсэн. Юм шиг хүчтэй нөхөр тэнцээ одоо ямар хүн гараа алдчихдаг. Ер нь бас бид нэр буруу цагтаа ирчихжээ. Бид нар бас нэг багтаа байна. Oh my god гэж байна. За хэрвээ чи энэ багт ормоор байгаа юм ийм аимшигтай ирчихсэн ч хэлж байна. Тэгсэн ч гэсэн чи далайн дэрэмчний хаан болсон гэж хэлж байгаа. Ард болоо химижи ордон юм яа юм шийдвэр орой ажиллаад хараад очоод шөнийн автобусанд суугаад хөрөд ирлээ. Хүмүүс бол одоо надад сонио харж байгаа. Гэхдээ хамаагүй юм. Яг харахгүй л юм байна. Бид ордник бэкграундаа болгож жагаад One Piece-аар ярих гэж бодоод байгаа хэвээр. Ер нь бас зөвлөсөн зүгээр энэ ордник ардад тусгаж жагаад нэг шот хийгээд үзье. Өнөөдрийн бичлэгээр ярих зүйл нь болохоор Shanks болон түүний зүүн гарын тухай. Монгол хүн байвал хөөе болох байх. Хөөе болох ч гэжтэй. Сонир санагдах байх. Гай хурц ирсэн үү те. Ярээ. Бичлэгийн хувцастай ингэ шоттой. Тоглоогоос 600 км явж ирсэн байна. Одоо ингээд утсаараа бичиж байгаа болохоор скриптээ харж чадахгүй. Тэгэхээр шууд л ярина гэсэн. Одоо тэгээд миг хэр сайн сонсох гэдэг юм уу? Хүмүүс уусаа миний ярьж байгааг ойлгохгүй одоо. Тэгэхээр гол санаа нь Shanks хүчтэй далайн дээр юм байна шүү дээ. Тэгэд яг хуулийн эхлэл болоод ч тэр юм уу мэдхгүй. Зүүн далайд явж ирсэн аа. Зүгээр нэг далайн хаанд гараа алдсан шүү дээ. Энэ ер нь яагаад байгаа юм бэ? Тохиолдох хувь утга учиртай юм уу гэдэг тухай ярилцмаар байна л та. Тэгэхээр хамгийн түрүүнд Рожерийн багийн тухай ярих гэсэн. Тийм одоо тийм Shanks шиг хүчтэй далайн дээр юм чинь тэнцээ яг юу хийж явж ирсэн бэ гэдэг хамгийн чухал байна. Одоо тийм Shanks яагаад гараа алдчихваа гэдэг чинь ерөөсөө тийм not make sense учир утгагүй зүйл байгаа байхгүй. Тэгэхээр энийг одоо ингээд томруулаад харах юм бол Рожерийн багийнхантай холбоотой. Тэд нар бол лав тэл дээр очсон. ертөнцийн бүх юмыг мэдээд ранхуу зууны код мэдээд инээж гарч ирчээ. За ер нь бас бид нар буруу цагтаа ирчихжээ. Бид нар бас нэг багтаа байна. Тэ юу харсныг бас бид нар үгүй шүү дээ. Тэгээд за окей би бас биш юм байна гэж ерөнхийдөө нөгөө далайн дээр юм шинэ ирүү их хэмжиж байгаа шүү дээ. Тэгээд Shanks хэлсэн байна. За энэ малгайг чи аваа. Миний дараачийн үе гарч иртэл чи ингээд энэ малгайг дамжуулсан явна шүү. Тэ чи бол биш гэж хэлсэн байхгүй Shanks. Тэгэхээр Shanks яг нөгөө нэг ахмадасаа авсан даалгавартай ер нь анханасаа тэ Yonko Shanks заяа хамгийн сул дорой зүүн талаад ирсэн яг юу хийж явж ирсэн гэдэг чинь өөрөө асуудалтай байхгүй. Shanks цаас халтаа уулзах үедээ яагаад энчээ ирсэн бэ гэсэн чинь энчээ ирсэн бэ гэх юм шиг хүчтэй нөхөр тэнцээ одоо ямар хүн гараа алдчихдаг байна гэдэг. Цаас халтаа би ирээдүйд би чинь тавьсан юм аа гэж хэлдэг байхгүй. Энэ юу гэсэн утгатай вэ гэхээр Shanks-ийн багийнхан нэг үүсэхүү интернет гомо жимсийг олж авсан Икаг хайгаад явж ирсэн байх магадaltaй байгаа байхгүй. Тэр жимсийг олж авчаад тэрийг ер нь хайхтаж зүүн далайд ирээд олж авчаад явж ирсэн чинь юу боллоо? Luffy тэр жимсийг авчихсан. Сандаг фактыг үнэлгээ бацаан яг ахмадтай адилхан юм яриад хэлсэн. Би одоо батан дэрэмчний хаан болсон. Яг хол хүмүүжээс ихэл тэгж ярьдаг байсан шүү дээ. Тэгэл oh my god гэж байна. За хэрвээ чи энэ багт ормоор байгаа юм бол би чангийн гэрсэн байна. Shanks Luffy-д одоо ингээд далайн дэрэмчний ертөнц ямар харис хэцүү ертөнц вэ гэдгийг харуулах нь хэрэгээр зүүн гараа зориулсан байхгүй. Ийм аимшигтай ертөнц ч хэлж байна. Тэгсэн ч гэсэн чи далайн дэрэмчний хаан болно гэж хэлж чадах юм уу гэх. Нэгдүгээрт тэр чинь сэтгэл зүйд нь ингээд нөлөөлөд хоёрдугаарт шалгалт хийж байгаа байхгүй. Яг тэ энэ үчиг харсны дараа ч гэсэн далайн дэрэмчний хаан болно гэж ярьсаар байх уу. Тэгэл нөгөө нэг малгайгаа үлдээгээл яваад байгаа. Хамгийн гол санаа нь болохоор Shanks өөрийгөө болоогүй гэдгийг мэдчихэж байгаа. Тэгээд тийм болохоор ч юм уу те зүүн далайд очоод гэж бодож ирсэн юм аа. За энэ удаагийн туршилт ингээд дуслаа. Баяртай.